Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэн орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн дүүийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэн 4 дээгийн тохиолдолд анхаарал хандуулно. Азийн дугаараар 662 гэсэн азийн дугаараар гарч иржээ. 662 66 42 гэсэн азийн дугаараар гарч ирсэн байна. Хоёрдугаар зэргийн онцлог шинээр 4345 4345 гэсэн азийн дугаараар гарч иржээ. За ингээд таны боцоо 1000 дахин үржигдэн. Гуравдугаар зэргийн онцлог шинээр таарсан ба таны боцоо 500 дахин үржигдэн. За нэгдүгээр зэргийн онцлог шинээр 3995 3965 гэж үзэгчтэй 3965 гэсэн байна. 3965. За ингээд та бүхэн бооцоогоо 2000 дахин үржихнэ. За өршөөлөд 6 тигийн тоглолтод анхаарал хандуулцгаая. Тэгээд сүсийн хооронд та бүхэн энэ 6 тоглолтод байна. Хамгийн ихний азийн дугаар 4 гэсэн тоо байна үзэгчтэй. 4-ийн тоо гарч ирлээ. За тэгээд 2 дахь тоо гарч ирснээр та азтан болж эхэлнэ. 2 дахь тоо тэг гэсэн тоо гарч ирлээ. Ингээд 1500 азтан болж байна. 4 тэг. За 6 тэг дээр ихний тоонд таарсангүй гэж санаа зовох боломж хэрэггүй. Яагаад гэвэл энэ 6 тэгийн тоглолтыг та бүхэн дуустал нь үзээрэй. Та бүгдийн эхний 2 тоо зөрсөн байсан ч сүүлийн 4 таарж байвал та азтан болно. Сүүлийн 3, сүүлийн 2 таарж байвал азтан болно. Сүүлийн 5 таарж байвал та бас азтан болно гэдгийг бас маш сайн ойлгоорой. 4 тэг 6. Ингээд 15000 азтан болж байна. 4 тэг 6. Дараагийн тоо 4 гэсэн тоо байлаа үзэгчтэй мөн адил. 4 тэг 6 4. Ингээд та 150000 азтан болж байна. За ингээд 5 дахь тоо гарч ирснээр та сая 500,000 азтан болно. 5 дахь тоо 9 гэсэн тоо үзэгчтэй. 4 тэг 6 4 9. Ингээд сая 500,000 азтан болж байна. За тэгвэл 6 дахь тоо гарч ирснээр таны бооцоо таны хонжрын сан 50 сая төгрөг болон өөрчлөгдөж байгаамаа. За 3 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 4 тэг 6 4 9 3. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. За өргөжлүүдэд 642-ын тоглолтод анхаарал хандуулцгаая. 1-42-ийн хооронд цифруудыг та бүхэнд харуулж байна. Бүх цифрууд яг дараалалын дагуу байрласан байгаа гэдгийг та бүхэнд нотлон харуулж байна. Тоглолтод оролцуулъя. За 642 бол бас мөн адил онцлогтой. Юу гэвэл бусад тоглолтуудаа бодвол за дараалал харгалцахгүй таны сонгосон 6 тоо энэхүү давтан дээр гарч ирснээр та азтан болох боломжтой. Байрал дараалал харгалцахгүй. За 1-42-ийн хооронд та бүхэн 6 тоо сонгох ёстой байгаа. За гайхалтай 642-ийн брэнд тоо буюу 42 гэсэн тоо гарч ирж байна үзэгчтэй. За 42 гэсэн тоо гарч ирж байна. 2 дахь тоо гарч ирж байна. 2 дахь тоо 31 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. За үзэгч та бүхэн өнөөдөр зөвхөн өнөөдрөөс эхлэн үндэсний лотерейн нэвтрүүлгийг үзэж байх юм бол ойлгохгүй зүйл байх юм бол та бүхэн дорх гарч байгаа утас руу хандаарай. За ажлын цагаар уцтаж асуух шодрол зүйлүүд асуугаарай. За 3 дахь азийн дугаар 16 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 42 31 16 гэсэн азийн дугаарууд гарч ирсэн байна. За магадгүй та хаяг байршлууд нь хаана гэдэг юм бэ? Хаанаас үндэсний лотерейд оролцох боломжтой юм бэ гэх юм бол доогоор хаяг урсж байгаа. Таны гэрийн ойролцоох ямар нэгэн салбар дээр гэрийн ойролцоо байх юм бол та бүхэн тэргүй салбарыг сонгон очоод азийн дугааруудаа цуглуулад үндэсний лотерейд оролцох боломжтой. 500-аас 1000 төгрөгийн хооронд
За мөн 4 дэгийн тохирлоо та бүхэн хэдэн төрөөр оролцож болно. За 42 31 16 40 10 гэсэн азийн дугаарууд гарч ирсэн байна. Эдгээрээс 4 таарахад та 20 мянган төгрөгийн азсан бодно. 5 таарахад 900 мянган төгрөгийн азсан бодно. За тэгвэл 6 дахь тоо буюу 120 сая төгрөгийн азийн дугаар 37 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй та бүхэнд баяр хүргэе. Азтан тодорсон гэдэгт би итгэлтэй байна. 42 31 16 40 10 37 гэсэн азийн дугаарууд гарч иржээ. За өнөөдрийн 642 дээр бол нэг оронтой тоо гарч ирээгүй байна. Дандаа 2 оронтой тоонууд байна. За бонус тоон хүртэл 12 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. За ингээд та бүгдийг Азийн тэнгэр ивэсэн гэдэгт итгэлтэй байна. Азийг атгандаа гэсэн өрөөнд дээр өгдөг. Үндэсний дотроо нэвтрүүлгийн нэг дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей